За ингээд шинэ хуучин анх удаа сонгогдсон, тойргоо сонгогдсон, жагсаалтаар сонгогдсон гэдэг гишүүдээс үл хамаардаг юм байна гэдгийг ер нь бол иргэд харж байгаа баха. Ер нь альва асуудлыг хөгжлийн том цогцоор нь харах ёстой гэж би боддог. Ийм ч учраас зарчмаа ярьж байгаа. Улсын хөгжлийн төлөвлөгөөнд аль нэг тойргийн асуудлыг жижиглэж оруулж болохгүй. Улс орноо хөгжүүлэх гэж байгаа бол томоор нь цогцоор нь нийт ард түмнийхээ амьдралыг харах ёстой. Ийм учраас энэ жилийн төлөвлөгөөг угаасаа ийм байдлаар батлаж явах нь угтаасаа буруу байгаа учраас засгийн газар эсвэл энийгээ татаж авах, эсвэл энэ төслийг батлахгүй байхыг гишүүддээ уриалж байна. Энэ төсөлд одоо орж ирж байгаа асуудлууд төсөвт ороод эдгээр аймаг, эдгээр сумд хөгжих юм байна. Бусад аймаг, бусад сумд хөгжихгүй юм байна гэдэг ойлголтыг бид өгч болохгүй.